Останкино телекомпани үзүүлж байна. Олег Рясковагийн бүтээл Зооны нууцуд. Нууц дан. Энэ киног өнөө хүртэл дэлхийн хамгийн нууцлагдмал сэдвийг олон нийтэд танилцуулж байснаар хүлээн зөвшөөрч болно. Бид улиран одсон зууны нууцуудыг үргэлжлүүлэн дэлгэж байна. Тэдний нэг нь нууц дан буюу дэлхийн 1-2 дугаар данд өрсөлдөгч талуудын хэрэглэж байсан нууц үг, нууц томьёоны дан юм а. 2 дугаар хэсэг. Перл Харборт явуулсан сүүрлийн цохилтын дараа Япон улс Уурын холбоотноор Герман улсыг сонгож дайнд орсон нь ойлгомжтой болжээ. Хамгийн хачирхалтай нь эргэлт хийсэн цохилтоос нэлээд өмнө Оросын тагнуулч Зоргийн дамжуулсан нууц мэдээлэлд үйл явдал ингэж эргэхийг таамагласан байжээ. Гэхдээ Кремлд үүнд гойд анхаарал хандуулсангүй. Учир нь Орос улс Герман улстай дайрахгүй гэсэн гэрээ байгуулсан байсан юм. Сталин капиталист Америкийн өмнө бүх нууцаа дэлгэж, өөрсдийн тагнуулын мэдээллүүдийн тусламжтайгаар түүнийг дамжуулах хэрэггүй гэж үзсэн байна. Оросын нууц үгс. Зөвлөлт Оросд нууц үг тайлах ажил барууны орнуудаас ихээр хоцрогдож байсныг дурдах хэрэгтэй. Тухайн үед тун энгийн гэмээр Даны нууцлалыг ашиглаж байжээ. Дашрамт хэлэхэд хааны үед цэргийн дэд байгууллага Поповын бүтээлд шаардлагатай анхаарал хандуулаагүй нь нөлөөлсөн байна. Барууны гүрнүүдээс ялгаатай нь гэвэл Оросын командлал Даны зорилгоор нууцлалыг Англи, Америк нэгдсэн улс, Герман, Японы орнуудын адил өргөнөөр хөгжүүлээгүй явдал. Октябрийн хувьсгалын дараа Орос улсад нууцыг бүтээх тухай бодох цаг байхааргүй тийм их асуудалтай байсан юм. 1917 оны их хувьсгалын дараа тус улсын сөргөлдөгч хоёр тал болон хуваагдсан байна. Нууц үгний бүтээгч мэрэгжилтнүүд ч мөн хоёр талд хуваарлагдсан байжээ. Шин төр засагт өөрийн гэсэн нууцлалын систем байдаггүй байсан учраас хуучин хаант засгийн мэрэгжилтнүүдэд хандхаас өөр аргагүй байлаа. Гэвч яг ийм адил нууцлалаар ажиллаж сурсан мэрэгжилтнүүд Колчак, Врангел, Деникний аримдч ажилладаг байсан. Тиймээс ч сөргөлдөгч талууд бие биенийхэн олон нууц загтлыг амжилттай тайлж байлаа. Гэхдээ ийм хэвээр удаан үргэлжилж болохгүй байлаа. Тиймээс Оросын эрх өөрийн нууцлалын нууц байгууллагыг үүсгэн байгуулжээ. Хувьсгалын Даны зөвлөлийн тушаалаар Ленин 1918 оны 11-р сарын 13-ны зааврын дагуу бүх Оросын төвлөрч штабын удирдлага зохион байгуулалтын нууц үгний хороо байгуулагдсан байна. Үүнтэй нэгэн зэрэг улаан армийн цэргийн бүх удирдлагуудад дээрхтээ нэгэн ижил нууц үг тайлах байгууллагууд үүсгэн байгуулагджээ. 1920 онд зөвлөлтийн төрийн хороо нууц үг тайлах төв штабын 1-р салбарт 54 шинэ нууцтой радио нууц 2 үгийг зохион бүтээж явган болон усан бүх армиудад илгээсэн байна. Гэсэн ч Польшийн төв штабын 2-р салбар 1920 оны 8-р сар гэхэд ямар ч хүндрэлгүйгээр Троцкий, Тухачевский болон Керомын гарын үсэгтээ 410 нууц захидлыг тайлж уншжээ. Кахуулийн плацдарм дээр болсон цулааны үеэр Врангелийн арим мэрэгжилтнүүд Фрунзигийн илгээсэн нууц захидлуудыг булааж авч бүгдийг нэг цагийн дараа гэхэд уншиж байлаа. Тэр үеийн нууц үг нууц тоонууд болох Пролетяр, Пулемет, Ока, Буудагч цог, Спартак нууцлууд нь шаардлага хангалгүй. Дайсны талын дурын салбарт хялбархан тайлагддаг байсан байна. Иргэний данд дуусны дараа бүх хүчин чармаалт армийн нууц удирдлаганд хандаж байлаа. Энэ зорилгоор 1929 оны 11-р сард зөвлөлтийн төрийн хорооны багийн бүрэлд хүнийг төгс төгөлдржүүлэх курсуудыг үүсгэн байгуулжээ. Тэр үеэр Херсонд өндөр нууцлалтайгаар нууц үг тайлагч офицеруудыг бэлтгэх салбарыг бий болгосон байна. Сүүлд Херсоны салбарын тэрхүү төгсөгчд нууц үгний тайлалтанд жинхэнэ хувьсгал хийсэн нууц үгний бага оврын дисктэй К-37 болор машин зохион бүтээх ажилд оролцожээ.
Эх орны агуу дайны ихэнх үе гэхэд зөвлөлт холбоот улсын нууц үгний байгууллагуудад 150 К-37 машиныг ашиглалтанд авсан байна. Энэ техникийн тусламжтайгаар дамжуулж байгаа мэдээллийн тогтвортой байдлыг хадгалан үлдэх боломжтой нууц захидал боловсруулах ажлыг 5-аас 6 дахин хурцгах боломж олгожээ. Дайны эхний өдрөөс эхлэн Германы нууц үг тайлагчид Оросын булааж авсан нууц мэдээллүүдийг тайлж уншихыг оролдож эхэлсэн байна. Гэсэн ч бүх орлого үр дүнд хүрэхгүй байлаа. Тэгэхэд Гитлер Оросын нууц үг бүтээгчийг олзолж эсвэл нууц үг зохиох техникийг гартаа оруулсан хэнийг ч болов төмөр загалмай одонгор шагнаж эх оронд намруулж Берлинд ажиллах нөхцлөөр хангана. Дайн дуусны дараа Грэнд эдлэн газар бэлгэлнэ гэсэн Вермахтын тусгай даалгаврыг өгсөн байна. 1942 онд Гитлерийн тушаалыг биелүүлэхээр германчуудын эзэлсэн Херсоны дэргэд Степановкад зуршуулын хорлон сүтгэх анги үүсгэн байгуулагджээ. Тэрхүү анги нь одоогийн сэтгэл мэдрэлийн эмнэлгийн галар нутаг дээр байрж байсан байна. Тусгай багийн сонсогчид нэг даалгавар биелүүлэх ёстой байсан нь ямар ч аргаар болов Оросын нууц үг бүтээх машиныг олж авах байлаа. Гэвч улаан армийн дайралтын ажиллагаа болон Оросын тусгай албадуудыг нууцаа найдвартай хамгаасны ачаар германчууд Гитлерийн тушаалыг биелүүлж чадаагүй байна. Дайн дуусны дараа Германы цэргүүдийн нэгэн ч Грэнд эдлэн газар тавиулж чадсангүй. Харин Америкчууд Аусбургаас Дайны туршид Германы нууц үг тайлагчдын цуглуулсан нууц үг боловсруулагч машины талаарх 7 тонн баримтыг олж илрүүлжээ. Баримтуудаас гадна Оросын радио нууц мэдээллүүдийг уншдаг байсан хамгийн сүүлийн үеийн нууц үгний илдэд загас машин байсан байна. Америкчуудын гарт орж исэн энэ машин тэдний хэдэн жилийн нэр хөдөлмөрийг хялбарчилсан. Түүний тусламжтайгаар 40-од онд зөвлөлт холбоот улсын 3000 нууц мэдээг олж уншсан байна. Гэхдээ энэ нь хагас зуун жил үргэлжилсэн дэлхийн тэмцлийн дараагийн үе болох зөвлөлт холбоот улс Америкийн хоорондын хүйтэн дайны хэрэгсэл байлаа. Харин одоо дэлхийн 2 дугаар дайны өдрүүдийг эргэн харцгаая. Гитлер өөрсдийн цэргүүдэд дээр хийх баялагийг амласан Оросын нууц үг бүтээгчид озлогдох гэж яарвчлахгүй байлаа. Озлогсон тохиолдолд бүх баримт бичиг төхөөрөмжүүдэд устгахыг оролдож байсан байна. Тусгай холбооны офицер Леонид Травцев танкийн хамгаалтанд нууц үг баримтуудыг авч явжээ. Гэвч суваа занганд орж бичиг баримт тээвэрлж явсан машин пуужинд оногдсон байна. Хөлөндөө гэмтсэн ч Травцев сефиг онгоолгон баримтуудыг бензинээр цацаад шатааж чаджээ. Үүний дараа тэрээр дэлбэрсэн машинтаа зүг шатаж өгөх хүртлээр хариу гал нээсэн байна. Германчууд баг түрүүж Стенковскаяг нууц мэдээ дамжуулагчин хажууд олзолсон байна. Түүнийг таачлан тамлсан ч 19 настай радио холбоочин Лиза үг алдаагүй байна. Лиза агсныг зөвлөлт холбоот улсын баатар цолоор шагнасан байна. Америк англичуудын бага хэмжээний ч болов нууц мэдээ, тагнуулын мэдээллүүдийг булаах явдал нь их дайны үйл явцад ихээр нөлөөлж байсныг дурдах хэрэгтэй. Оросын албадууд энэ талын харилцааны хувьд Америк англичуудын алинтай ч намган байсан юм. Тиймээс булааж тайлсан нууц мэдээллүүдийг Англи Америкчууд албан ёсоор Оросын командлалд дамжуулах явдал нь байсан бол ганц 2хан удаа гарч байжээ. Английн албаны ёсны их сурвалжаас мэдээлэл авдаггүй байсан ч Оросын нууц үг тайлагчид өөрсдийн ажлаа тун чадварлаг гүйцэтгэж байлаа. Эх орны агуу дайны 20 дахь өдөр дээр л Оросын нууц үг тайлагчид Германы нууцлалыг тайлж чаджээ. Үүнд нууц баримтуудад нэвтрэх хэрэгтэй Оросуудтай хамтарч ажиллаж байсан англичуудын Кембрижийн Алдарт 5-ыг оролцуулан олон төрлийн их сурвалжуудаас авсан тагнуулын мэдээллүүд гол үүрэг гүйцэтгэж байсан байна. Гэхдээ ямар ч л байсан Блэйж цэцэрлэг түрээлэнгийн англичуудын хэрэглэж байсан Алан Тьюрингийн ухаалаг машинуудгүйгээр Оросын нууц үг тайлагчид 1942 оны хавар гэхэд зөвхөн Германы л гэхэд 50,000 нууц мэдээллийг тайлж уншсан байна. Оросын нууц үг тайлагчдын олж ирсэн мэдээллүүд нь олон мянган цэргийн амь насыг аварч ялд байгуулахад баг бус үүрэг гүйцэтгэсэн юм аа.
Гэхдээ энэ бүхэн нэлээд сүйд болох үйл явдлууд. Харин одоо 30-аад оны сүүл рүү эргэн орцгоё. Энэ үед Францыг эзэлсэн Гитлер Балтийг хүлээн авсан байна. Хамгийн сонирхолтой нь 22 жилийн өмнө 1918 онд Германы командлал Дэлхийн 1-р данд ялагдлаа хүлээж гарын үсгээ зурсан яг тэр гал тэргэнд Франц улс бууж өгсөн баримтан дээр гарын үсэг зуралцжээ. Одоо Гитлер бэлэгдэл болгож яг тэр газарт Европын хамгийн том армийг бут нэргэсэн сүүлчийн цэгийг тавьсан байна. Энэ цагаас эхлэн Европ ТV-ийн хэсэгт фюрер өрсөлдөгчгүй боллоо. Францыг бууж өгсөний дараа Черчилль Германтай нээлттэй дан явуулахаа больжээ. Германы агаарын нисэх хүчин хэдхэн 7 хоногийн дотор Английн ялагдлыг хүлээн зөвшөөрөх болно гэдгийг тэрээр мэдэж байлаа. Одоо Германы агаарын анги Франц, Голланд буюу Лондон хүртэл цагаас бага хугацаанд хүрч очих газар байрлах болсон байна. Зооны нууцуд. Гурав дахь хүчин. В 1940 онд Их Британи бараг ямар ч хамгаалалтгүй болжээ. Англичуудад Гитлертэй тэмцэхэд тусвалах 3 хүн хүчин зүйл байлаа. Эхнийх нь нарийн хөх зурвас гэгддэг Их Британий сөнөөх нисэх хүчин байсан байна. Тус хүчин хэдэн арван ангиас бүрдэж байсан бөгөөд энэ нь германчуудаас хэд дахин бага байлаа. Англичуудын нисгчдийн дайны бэлэн байдал нь мөн л илүү сайн байгаасаа гэмээр байлаа. Тэд ихэнхдээ нислэгийн сургуулийг төгсөөд удаагүй байсан шинэхэн цэргүүд байжээ. Тэдний тус бүрийн туршлага нь агаарт хэдэн цаг нисч үзснээр хязгаарлагдаж байсан бөгөөд тэд Люфтваффегийн дадлага туршлагатай нисгчдээ нүүр тулж дайдах ёстой байсан юм. Английн хамгаалтын 2 дахь хүчин зүйлийг германчууд сайн мэдэж байсан нь түүнийг маш дутуу үнэлж байсан байна. Энэ нь илрүүлэх төхөөрөмжүүд. Тэд Германы бөмбөгдөх жонгоснуудыг Францын дээр цугларч байх үед нь илрүүлдэг байсан учраас Английн шинэхэн нисгэгчид хөөрч дайснууд руу төрүүлж дайрах хангалттай хугацаа гардаж байжээ. Харин 3 дахь хүчин маш нууц байсан бөгөөд үүнийг германчууд болон холбоотны армийн дэд командлын тоотой хэдхэн хүнээс өөр хэнч мэддэггүй байлаа. Энэ бол X станцын нууцуг тайлагчид байжээ. Дээд нууцлалын объект нь Лондонгоос 70 км-ийн зайд байрладаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн Эртний Викториан үеийн эдлэнд байрлаж байлаа. X багт авьяастай хэлний мэрэгчлэтнүүд болон тоочд багтдаг байсан байна. Эдгээр хүмүүс зөвхөн нэг л зорилготой байсан. Тэр бол Германы нууц үгний Enigma машины нууцлалыг тайлж унших явдал. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд Блэш цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл дээр ойролцоогоор 10,000 хүн ажиллаж байжээ. Тэр дотор Америк нэгдсэн улсын мэрэгчлэтнүүд байсан байна. Эдгээр хүмүүс 7 хоногийн 24 цагийн турш ажилладаг байсан юм. Сонсож, дүгнэж, таамаглаж Германы дайны машины дамжуулж байсан урсгал мэдээллүүдийн ганц ч болохыг олж авахыг эрмэлздэг байлаа. Өнөөдөр ч гэсэн эдгээр хүмүүсийн ажил хөдөлмөр гайхширлыг төрүүлж байна. Орчин үеийн компьютерууд Enigma-гийн нууцлсан ганцхан мэдээг тайлахын тулд бүтэн жил тасралтгүй ажиллах шаардлага гардаг юм. Цагаан толгой болон нууц тоонууд дэндүү их байсан нь энэ юм аа. Оросын радио дамжуулалтын булаалтын тухайд гэвэл Оросын албадууд Герман болон Английн командлын илгээж байгаа мэдээнүүдийг нууцлагсныг ойлгож байсан байна. Гэвч 1940-од онд нууц мэдээллийг тайлж унших нь тэдний хувьд бараг боломжгүй зүйл байсан юм аа. Блэчли цэцэрлэгт хүрээлэнгийн нууц үг тайлагчдын өмнө бэлэгдэшгүй даалгавар байсан байна. Германы усан шумбагч болон усан онгоц болгонд нууц үгний машин байдаг байлаа.
Энэ нь өрнөдөд Францын Атлантын эргээс авахулан дорндод зөвлөлт толгойд улсын хил хүртэлх Германы агаар нис хүчинд ч хамаатай байсан байна. Үндэсний хангамж, золгүй явдал, осол байдлын талаар олон мянган мэдээлэл бүрэн цэргүүдийн шилжилт, удирдлагын өөрчлөлт, эсвэл томоохон үйл ажиллагааны эхлэлийг агуулдаг байж болзошгүй. Эдгээр бүгдийг тайлах нь Блэйчли цэцэрлэг түрээлэнгийн нууц үг тайлагчдын даалгавар байсан юм. Германы бүх радиостанцууд дээр нэг бичиг байсан нь дайсан чагнаж байгаа гэдэг бичиг. Үнэхээр ч тийм байдаг байжээ. Радио булаалтын англи станцууд нэг хоромч унтардаг байсан байна. Блэйчли цэцэрлэг түрээлэнгийн нууц үг тайлагчдын байгууллага Германы харилцааны системийг тэр чигт нь хулбарлаж байсан юм. Нэг хэсэг нь Энигма дээр, нөгөө хэсэг нь армийн харилцаан дээр ажиллаж байсан бол гурав дахь хэсэг нь Люфтваффе дээр төвлөрч байсан байна. Ажлын ачаал нэмэгдэх тусам Английн их сургуулиудын оюутнуудыг улам ихээр татан оролцуулах болжээ. Тэдний нэг нь алдартай туучин Алан Тьюринг бүлэгтээ оруулсан Шон Вайли байсан байна. Би түүнтэй төгсөгч байхдаа анх Принстон танилцсан юм аа. Тэгэхэд тэр надад сонирхолгүй санагдаж билээ. Энэ нь заримдаа бид ямар тэнэг байдгийг дахин баталж байгаа юм. Блэйчли цэцэрлэг түрээлэнд ажилладаг болсны дараа би тэрнийг илүү ойр мэдэх болсон. Тэр хүнийг татаж чаддаг тун сонирхолтой хүн байсан. Тэр хөгжилтэй инээдэг, наргих дуртай нэгэн байлаа. Хурц үгтэй боловч ухаалаг хүн. Мэдээж хэрэг тэр маш их ургуулсан сэтгэх чадвартай хүн байлаа. Алан Тьюрингийн нууц үг тайлагчданд хамгийн нэртэй хүн байсан юм аа. Тэрээр Энигмагийн нууцлалыг тайлахад гол үүрэг гүйцэтгэсэн протокомпьютер гэгчиг бүтээсэн байна. Тус машин их сонь нэртэй байжээ. Тесрэх бөмбөг. Тэрхүү машин нууц үг тайлагчид цагаан толгойн дарааллыг тогтооход тус болж булааж авсан Германы мэдээллүүдийг хэдхэн цагийн дотор тайлах боломжтой багц урт дискнүүдээс бүрдэж байлаа. Гар араагаар энэ бүхэнд хэдэн 7 хоног зарцуулдаг байжээ. Ажлыг механик аргаж шилжүүлсэн ч ачаал нь маш их байсан бөгөөд удалгүй Черчилль Америкчүүдийн хүчийг туслуулахаар дуудсан юм аа. Намайг анх Блэйчли цэцэрлэг түрээлэнд очиход оршин суугчид нь ажилдаа маш автсан байлаа. Америкээс ирэх зочдыг хүлээж байсан юм. Бид тэр үед нь тесрэг бөмбөгөн дээр ажиллаж байсан. Харин Америкчууд энэ тухай мэдэх ёсгүй байсан юм. Манай тесрэг бөмбөгийн тухай юу ч ярьлгүй, ямар нэгэн шалтгаан зохиохын тулд Тьюрлихт 2-7 хоногийн хугацаа шаардагдсан. Гэвч холбоотнуудад хандах үйл итгэх байдал нь удалгүй арилж, Америкийн талд Английн тоочдын бүх дэвшилтийг харуулсан юм аа. Удалгүй сайжруулсан тесрэг бөмбөгнүүдийг Америкт ч үйлдвэрлэдэг болсон байна. Эдгээр тесрэг бөмбөгнүүдийг Вашингтон дахь тагнуулын төв газарт байрлуулсан бөгөөд үүн дээр чангад эглэмийн нууцлалтай эмэгтэй операторчид ажиллаж байжээ. Америкийн Блэйчли цэцэрлэг түрээлэн 2 давхрын барилга дотор байрлаж, давхар болгонд 60 ширхэг төхөөрөмж байрлаж байсан байна. Бүсгүй болгон ээлжиндээ гарах үед олгосон зааврын дагуу ажиллаж байжээ. Нууц үг тайлалтын үйл явц төгсөх үед гэрэл наасч төхөөрөмж мэдээлэл хэвлэн гаргаж, нөгөө хэсэг мэдээллийн нууцыг тайлж байсан байна. Британий Блэйчли цэцэрлэг түрээлэн болон Вашингтон азуулан азгүйтлэр хуваалцсан цугтай ажиллаж эхэллээ. Хамгийн хүнд хэцүү нууц кодуудыг тайлах үед энэхүү хамтын ажиллагаа шийдвэрлэх ажиллагаа байсан байна. Лондоны хувьд гэвэл энэхүү хамтын ажиллагаа өөрийн гэсэн аюул дадлагдж байсан юм. Нээлттэй орны хуулийн дагуу Вашингтон олон нийтийн бодлыг авч үзэх шаардлагатай байсан юм. Америкийн хэвлэл мэдээлэл дотор нууцыг тайлсан мөрдөн байцаалтуудад тийм ч ховор байгаагүй. Гэвч англичууд эндүрч байжээ. Бүрэн нууцлал ганц дайны ч үед биш, харин дараа нь ч гэсэн хадгалагдж байжээ.
Хэрвээ цэвэр тоогоор авч үзэх юм бол Enigma-гийн нууц кодуудыг тайлахын тулд 100-аас дээш жил зарцуулагдах ёстой байсан бол энэхүү нууц дайнд ганц төхөөрөмж үүдэж бүс бас хүмүүс оролцож байсан учраас энэ явдал маш их амжилттай болсон юм. Нууц үг тайлагчид зарим герман операторуудын хэвшсэн арга барилыг мэддэг байсан юм. Хүссэн хүсээгүй герман операторууд Enigma-гийн диск суурилуулахдаа өөрийн найз бүсгүйчүүдийн нэр, хараалын үг, эсвэл Голливуудын киноны нэрнүүдийг бичдэг байсан байна. Энэ нь нууц тайлагчдад нэгэн төрлийн тулгуур өгч байсан байна.